Зүүмсийн шилдэг стартап шалгаруулах хуралдаанд 18 баг бүртгүүлснээс 10 баг төслөө бичиж танилцууллаа. Төслийг танилцуулснаас хойш 45 хоногийн хугацаанд хурцсуур арга хэмжээнд хамрагдаж 6 сарын 8-ны өдөр шилдэг стартапуудаа шалгаруулах юм. Эхний 3 байрыг шалгаруулж төс бүр 50% эргэн төлөлттэй 20 сая, 17 сая, 15 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлнэ. За стартап хөтөлбөр нь бол нийт залуучуудыг 3 өдрийн турш өөрсдийнхээ бизнес санааг хөгжүүлэх, улам боловсронгуй болгох, илүү өрсөлдөх чадвартай болоход анхаардаг байгаа. Тэгээд энэхүү 3 өдрийн сургалтад дамжуулан залуучууд маань бол 6 төрлийн бүлэг сэдвийн хүрээнд өөрсдийн бизнес хэрэгцээтэй мэдээллийг сургалтын үйл ажиллагааг сургалтаар олж авдаг байгаа. Тэгээд цаашдаа дараагийн үйл ажиллагаа болохоор 3-4 хоногийн хугацаанд бол залуучууд илүү бизнесээ зах зээл дээр амжилтаа нэвтрүүлэх, илүү санхүүгийн үр ашигтай тооцоолол хийх, бүтээгдэхүүнээ илүү сайжруулах, өрсөлдөх чадвартай болгоход зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Тэгэхээр стартап хөтөлбөр нь бол нийтдээ тооцоод үзэх юм бол 3-6 хоногийн хугацаанд бол залуучуудын бизнес санааг зах зээл дээр байршуулах хүртэл нь бүх төрлийн сургалт арга зүй зөвлөгөөгөр өгдөг байгаа. За манай байгууллагын хувьд бол мэдээж Оронд аймгийн хөтөлбөр халамжуулалтын нэг газартай хамтраад сүүлийн 5-6 жил ингээ хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд бол бид нар бас нэлээд хэд хэдэн бизнесүүдийг аймгийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд гаргасан юм туршлагатай байна. 2017 оноос стартап шалгаруулах хуралдаан хэрэгжиж эхэлснээс хойш 66 стартап батлагдсан нийт 500 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэрэгжлийн менторууд бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэн анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулахад уг төслийн гол зорилго оршиж байна.